4X. Хөтлөгч Болор Эрдэнэ. Калипан нөө. Түүхээ хамтдаа Spotify. Яа ингээд танаас нэг баярхан асуулт асуусан. Монгол хэл Хэв удаан жилийн түүхтэй вэ? Одоо мэдхгүй. Хүннүгүй байсан юм. Мэдхгүй шүү дээ. Мэдхгүй байна. асуухгүй. За манай одоо хүннүгүй хэрэг монголоор ярьдаг байсан бол тэгэл бүр манай хэрний өмнөхөөс л ахав та. Түүхийг монгол хэлөө. Би ч удаан хэрэглэж. Монгол улс бий болж байна. Тусгаар тогтнолоо. Тийм ээ? Одоо ингээд шинэ үе шатандаа орж байна. Монгол хэл бид төрлөх монгол хэлээрээ л ярьж байгаа. Нацистууд биний өгөөдөг шүү дээ. Нөгөө мартажуулахгүй соёл нөгөө өсгөөс усан үндэсний хэл мартажуулахгүй соёлоо гэж үг байгаа шүү дээ. Үнэстэй. Тэр үндэсний хэл. Ингээ ойлголтоор алтан язгуурын хэлэнд багтдаг хамгийн одоо том хэл буюу түрк хэл, монгол хэл гэдэг бол хамгийн том. За миний мэдж байгаагаар 3500 орчим жилийн түүхтэй. За энэ нэг хэл соёл үүснээс хойш Монголын салбар гарсан бол 3500 жилийн түүхтэй. Ойцоор хэдэн жил гэж бодож байна? 100 жил. За. За хоёр дахь асуулт нь болохоор хоёр дахь асуулт нь болохоор монголчууд хичнээн тооны бичиг үсэг ашиглаж ирсэн юм болоо. Дөрвөлжин, соён 12-3 байсан хаа. 9-10 хавцаа байгаа шүү. За чулуун төвшин үеэс бол дүрс үсэг байж гэн те. За тэгээд түрк уугур хятан яаж тоолох юм бол хичнээн тооны хэлж одоо. Тэгээд за сүүл рүү ирэх юм бол одоо манай монгол бичиг байна. Тэрний өмнө байсан соён бүсэг байж гэн. Тэ? Тэгээд түрк хэлний бичээс үлдээс байж байгаа. Дөрвөлжин бичээс бичиг байж байгаа. Тэгэхээр хэд байгаа 5-6 байгаа юм. Би ч одоо яг цэвэр монгол хууч угуурчин бичгийг бол хэрэглэхгүй байна шүү дээ үндсний тий. Одоо монгол хэл кирилл үсэг тэрийг бол хэрэглэж байна. Нэг тэгээд монгол угуурчин бичгээ зарим хүнийг мэдж байгаа хэрэглэж байна. Нэг миний мэдээ хоёр. Начиг монголоос зохиг өсвөл 4X подкастыг дэлгэнэг өгчээрэй за. Начиг са монгол яг өгчээрэй за. Падэватаа. Яа за. Бүгдийг мэдэхгүй байсан жадна. Дэлгэнэнгүй мэдээ мэдхийг хүсвэл 4X подкастыг үзээрэй. За. Баярлалаа. Баярлалаа.